Энэ бол 1989 оны яг өнөөдрийн энэ өдөр буюу 12 дугаар сарын 10-нд монголчууд анх удаа залуучуудын соёлын төвийн гадна эрх чөлөөгөө шаардаж, зоригтой тайван зөвлөж, дуу хоолойгоо нэгтгэж, эвлэлтэн нэгдэж байлаа. Тэд өдрөөс 36 жилийн өмнө Монголын арчлалын үнэт зүйлс болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нэгтгэх, тайван жагсаал зугаан хийх, эвлэлтэн нэгтгэхээ шаардаж хэлсэн байдаг. Түүхээ санаанд орсож, өнөөдөр хүний эрхийн хэрэгжил бололтоор ямар байгаа иргэдийн их хэдэн зөрчилдөж буйг хэлсэн зэрэгээр энд зогдсон. Хүний эрхийн хороо жил бүр энэ нээлттэй сонсолтыг зохион байгуулж, иргэдийн дуу хоолойг төр олон нийтэд хүргэж ирсэн боломжтой. Өөрийн нээлттэй сонсолтыг их баригч нам хийж боловч бидний хийж буй нээлттэй сонсолт ашиг сонирхлын хувьд арай өөр нүүрс баялаг болж ирсэн байна. Харин арчилсан намын хүний эрхийн хороо, хүний эрхийн нээлттэй сонсолтыг ийм хүн зохион байгуулж байна. Тиймээс өнөөдрийн сэдэв бол улгайлагдсан эрх чөлөө амьд явах эрх. Хамгийн эргэлттэй бүтээгдэхүүн зээл болж, хамгийн өсөлттэй үзүүлэлт ядууртыг зааж байна. Хамгийн баян хүн улс төрийн намаас тодорч, хамгийн том мэд төр засалт үлдэрчээ. Бид уг иргэний нийгэм байгуулагдаж 36 жилийн хавтаа болсон. Итэл иргэний дээр дарга ангийн байрлаж, төрийн дээр улс төрийн нам сандаалжээ. Тогооны ус нь хүрэлцгээ байж, тогтолцооны айлгад үндэснээр живж байна. Энэ бол зөвхөн нэг асуудлыг онцлоогүй өргөн хүрээтэй нийгмийн сорилтын тухай. Иргэн хүний аюулгүй байдал, эрүүл орчин амьдрах эрх, амьд явах эрх, мөн эдгээртэй салшгүй холбоотой эрх чөлөө, хариуцлага, шударга ёсны асуудлыг хамарсан өргөн хүрээтэй яриа болох юм аа. Тиймээс өнөөдрийн сонсолт бол хэн нэгний шүүх талбар биш, харин иргэдийн бодит туршлага, зөрчилдсөн эрхийн тухай баримт, олон нийтийн санал бодлыг нээлттэй сонсох салбар юм аа. Учир нь Монгол улсын ард түмэн бид хүний эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгтэй хэмтэн дээрдэж, эх орондоо хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм зохицуулан хөгжүүлэх эрхэм зорилгоо болгон үндсэн хуулиар даяар орноо заасан тогтсон. Арчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээрдлийн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нөө. Хүн нэг бүр эхийн хэвлэлд бүрдсэн цагаас нас барах хүртлээр бүх эрхээ баталгаатай хэлнэ гэж энэхүү үндсэн хуулиараа бид баталгаажуулсан. Энэ бол чиний дуудах нэртэй цогтаа бий болдог зөвхөн чиний жам ёсны гэрлэн бүрхүүл. Чамтай цогтаа усч, чамтай цогтаа мөгдөг тийм нэгэн авраа лээ. Ингээд өнөөдрийн хөтөлбөрөөр эхлүүлье.